Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 35 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр миний энэ байнга хэрэгжилж байгаа Ламорын урал өнгөлөгч. Энэ зүгийн балаар хийгдсэн зүгийн балын орцтой. Тэгээ Монгол бүтээгдэхүүн. Энийг миний уруулаас жоохон хатаад энэ өвлийн хураа халуун хөндний бас нэг эсрэг тэсрэг орчноос ороод гарахаар тэгдэг ч юм уу. Өвөл ер нь хүмүүс их хураашаад байдаг штеп. Тэгээд энэ урал өнгөлөгчөө ингээд хэрэглээ яахад миний урал их гоё зөөлхөн булбраа болж ирж байна. Тэгээд энийг би саяхан 8000-аар худалдаж авсан. Тэгээд ийм сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ Natural Essential буюу энэ Lamor гэдэг брендийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Энэ мэтчлийн магадгүй өөр ямар ч урал өнгөлөгчийг авч болох л байсан. Хамгийн гол нь би өөрөө бас ийм Монгол үйлдвэрлэгчтэй дэмжих сонирхолтой. Тэгээд энэ Монголд үйлдвэрлэгчтэй дэмжиж байна гэдэг чинь тэр цаана тэр ажил олгогч, тэр цаана тэр компанид, тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр тэдний хүч хөдөлмөрийг бас үнэлж гин гэсэн үг. Тэгээд энэ байгууллага маань амжилттай явах юм бол монголчууд маань бас илүү их амжилттай цаад ажилчтан ч гэсэн эдийн засгийн доктортай байна. Ер нь тэгэл ингээл цаашаага баг гэлтгүй нэгээ дэмжиж ингэж явах юм бол манай эдийн засгийг сайжирна гэж би боддөг юм. Тэгээд та нар хэрвээ урал өнгөлөгч хайж байгаа бол энэ Ламорын энэ урал өнгөлөгчийг сонирхоорой. Энийг би зүгээр сайн санааныхаа үүднээс өөрөө дуртай надад таалагдж байгаа учраас та нартай хуваалцаж байна. Ямар нэгэн төлбөртэй зар сурталчилгаа бол биш. Тэгээд энэ урал өнгөлөгч 2-3 төрлийн амттай төрлөөр байсан баг шүү. Нэг нь энэ зүгийн бал, нөгөөх нь болохоор чацаргантай байсан байх. Өөр бас нэг байсан би санахгүй байна. Тэгээ ямар ч байсан 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.